John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Collins Stephen King-ийн зохиол хараас ч өгч болж чаддаг. Тамд очиж өдгөрөө гэсэн жижиг зөвхөн хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Зохиолч Цэ Ууганбаярын The Dark Books цувралын шин номонд багтсан худаг аимшигын өгүүлэлгээс сэдвлэн бүтээсэн энэхүү кино үзэгч танд бүхий л хугацаанд айдас мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байна. Хэрвээ та худаг өгүүлэлгийг уншиж эсвэл сонсож байсан бол одоо тэрхүү нууцлаг байдал тайлагдашгүй мэдрэмжүүдийг дэлгэцийн бүтээлээр мэдрэх боломжтой боллоо. Худаг кино айдас төрүүлэн буурамсгал нарийн нууцлаг өгүүлэмжтэй. Бодит орчинд зураг авалт хийж чадварлаг жүжигчдийн тоглолтыг харуулсан. Таны төсөөллийг давсан эргэлт үйл явдлуудаар дүүрэн. Айдас заримдаа бидний дэргэд анзаарагдalгүй оршиж байдаг. Харин худаг танд түүнийг харуулж мэдрүүлнэ. Худаг Монголын уран сайхны кино бүх кино театрын дэлгэцнэ. Одоо бүгдээрээ тус киноны их зохиол болох Цогтбаатарын Ууганбаярын худаг өгүүлэлгийг сонсоцгооё. Зохиолч Цогтбаатарын Ууганбаяр. Худаг. Нэгдүгээр хэсэг. Хэдийгээр 9-р сар гарсан ч бөхчим халуун өдрүүд үргэлжилсээр. Хичээлийн шинжилгэлээд дөнгөжил 7 хоног буй. Хангай 30 нас хүртэл наслахдаа ийм халуун намрын өдрүүдтэй ерөө таарч байсангүй. Тэрээр сүүлийн хэд хоногт шөнө унтахдаа хамаг цонхоо нэлен хүйд нээчгээд ямар ч хужлаг нөмөрлгүй хэвдсэн ч бөхчим халуунаас болоод өлгтөөн унтчихж чадахгүй байгаа. Тэгээд аргаа баран тарчлахдаа гадаа хашаандаа гарч тамхиас гад сэвэлзэн сэрүүн салхийг ихэд хүссэн. Хэдийгээр өдрийн бөхчим халуунтай харьцуулахад агаарын хэм унаж амьсгалах таатай байсан ч хүссэн шиг нь хүчтэй салхи сэвэлзсэнгүй. Хангай иймэрхүү байдалтайгаар сүүлийн 3 шөнө дараалан босч хашаандаа тамхи татсан билээ. Харин өнөөдөр бороо орсон. Халуунд залхаж нозоорсон олон хүмүүсийн сэтгэл чухамл тэнийж эргэн тойрон тэр аяараа сэргээд иргэшгэл болсон. Тийм болохоор хангай энэ шөнө сайхан унтаж амархна гэж найдсан ч бас олж чадсангүй дэн дүн хийсээр шөн дундын үед өмнө өдрүүдийн нэгэн адил сэрэгчгэн тэр. Өнөөх шөнийн цагаар хашаандаа гарч тамхитад тэтгэн бүр зуршил болсон бололтой. Хангай хүнжилгүй дан даван хужилгаас хөдөн дийлөө. Хажууд нь зэрэгцээд унтаж буй эхнэр нь нөгөө талын орон дээр унтах хүү хоёр нь өөрийг нь босхийг огтхонч мэдсэнгүй. Бороо орж нээлттэй зонхоор багж чадгүй салхи орхон таатаагаад чухам энэ салхил ихнэр хүүхдийг нь ингэж сайхан унтуулж байгаа болов уу гэмээр. Хангай гэртээ өмсдөг бэлтгэлийн нэмгэн өмдөө өмсөөд нүцгэн хөлөндөө улавч углан дотроо хидхэн ширхэг хүлдээд байгаа хайрцагтай тамхи асаагур тагаа авлаа. Өндөр нам эревэр хураавар модон хашаанууд шөнийн харанхуйд бүртийн харагдана. Эгэнсэн олон гудамж бүхий гэр хорлын эдгэр хашаануудын цөөнхөдд нь ганц нэгхэн гэрэл ялтаан тусаж ойр орчноо дөнгөж төдий гэрэлтүүлэх ажээ. Өдрийн орсон борооны өвөл тэр чигтээ таран алгах болсонгүй. Одод үл харагдах шөнийн бараан тэнгэрээс ганц нэгхэн бороон тусал үе унана. Хангай амандаа зуусан янжуурандаа төдийлгэн ихээр дурлахгүй байгаагаа гайхснаа. Түүнийг талдаач ороогүй байхад нь хогийн ховын руу нисэлж өргөлөө. Тэгээд орох гэснээ хэсэг зур тэнэгэлцэв. Би тамхи татахыг хүсээгүй бол яах гэж сэрж ингэж хашаанд арсан юм болоо. Тэрээр өөрөөсөө ингэж асууж. Тэгээд өөрийн ирэхгүй хашааны хаалга тийш зүглэн ихэд алхав. Бөхчим халуун үргэлжилсэн өмнөх хэдэн шөнө яг л энэ цагт хэн нэгэн харанхуй удамжаар алхаж байсан. Тухайн үед зүгээр л гэртээ оройтож ирдэг хэн нэгэн байх нь гэж таамаглаж байсан ч энэ удаад ягаад ч юм гинэтхэн огт төр зүйл мэдрэхэн тэр. Хашааныхын цаагуур хэн нэгэн алхан өнгөрөв. Яг энэ мөчөд ойр хавьд хуцалдаж байсан ноход тагчмэг болчийг хангай анзаарлаа. Өмнөх шөнүүдэд ч гэсэн яг ийм зүйл болж байсан гэдэгт хангай итгэлтэй байна. Уг нь ноход хашааны гадуур ойрхон хэн нэгэн явж өнгөрөхөд боргож хуцаад сүйдүүлдэг. Гэтэл энэ удаад яагаад ийм өөр байгаа хэрэгвэ? Ерөн сүүлийн өдрүүдэд шөнөөр ямар нэг юм болоод байна гэсэн бодвол хангайн толгойд бяцхан түгшүүр төрүүлэн орж ирлээ. Тэгэд ямартай ч харанхуй шөнөөр ямар амтэн сэлгүцэд байдгийг харах санаатай хашааныхаа хаалганд тулж очлоо.
Сэтгэл нь нэг л тавгүй болж үг тэрээр мэдэрсэн ч буцаж орох тухай бодсонгүй. Хашааныхаа дүгжийг мултлаад гадаг шарамгцаа хоёр тийш ээлжлэн харав. Гудамжныхын төгсгөлд байх цагаан худаг ойр тойрныхоо хашаа байшингаас ялгаран сүвтгэн харагдах нь өөрийг нь дуудаад байна уу даа гэлтэй. Хажуу талынх нь шонгийн модонд нэг бүүдгэрхэн гэрэл асдаг энэ худаг хангаан гэрээс ердөө дөрвөн айлын зайтай байдаг болохоор ойрхон гэж хэлж болох үз. Хангаа энэ худаг руу явах болгондоо хачин ихээр тавгүрхтэй бөгөөд зарим үед бүр огтөр хол газараас ус авах нь бий. Гэхдээ ингэж холоос ус зөөж өөртөө төвгүүддэг хүмүүст хэлэх дургүй. Тэрээр бүр аль 3 жилийн өмнөөс л энэ худагаас жирхэх болсон. Хангаа саяхан л хашааных нь гадуур хэнэгэн алхаад өнгөрсөн гэдэгт бат итгэж байсан ч хэнийг ч болж харсангүй. Тэрээр хашааныхаа хаалгыг дэлгэсэн чихтэй хэсэгхэн зур гайхан зогсож байснаа буцаж эргэлээ. Тэгээд хашааныхаа хаалгыг хаахаас өмнө хөшөж өргөв. Тэрээр саяхан хаалгаа хааж байхдаа худаг руу нүднийхээ булангаар хальтхан харж амжсан юм. Хангаа харсандаа эргэлзэн худаг руу дахин нэг удаа харав. Тийм ээ, хангаа үнэхээр зөв харжээ. Худгийн хаалга нээлттэй байна. Сайн нүднийх нь буланд энэ худгийн хаалга алгуурхан нээгдэж байх шиг харагдсан. Тийшээ хинэгэн орсон бололтой. Гэвч ямар нэгэн гэрэл чийдэн асаасангүй. Доторх нь харлан харагдах худаг дотроос хинэгэн өөрийг нь анхааралтай гэгч нь ажиглаж байгаа мэт санагдахад хангаа хашааныхаа хаалгыг шалавхан шиг хаалаа. Тэгээд эргэж чарсангүй том алхалсаар гэрэлүүгээ явж оров. Хангаа 50 унтаж байсан эхнэр нь сэрчгээд хөргөгчнөөс савтаа хүйтэн ундаа гаргаж байхтай таарлаа. Тэрээр эхнэрээ ингээ зогсож байна гэж санаагүй байсан болохоор өөрийн ирэхгүй зожсон ч түүнийг нууж амжив. Хөө миний хайр ороод ирв. Яасан гадаа юу болсон бэ? Юу ч болоогүй. Би засчаад нэг тамхи сорчоол ороод ирлээ. Сая гадаа нэг жаахан хүүхэд уйлаад байгааг юм уу? Үгүй. Сони юм аа. Яалтчгүй нэг хүүхэд уйлаад байгаа шиг санагдсан юмсан. Нэг согтуу нөхөр хар шөнөөр гэртээ агсан тавьж байгаа юм байх л гэж бодоод. Тэгээ чамайг хажууд байхгүй болохоор чинь юу болоод байгааг харахаар гарчтай гэж санаж байлаа. Энэ хар шөнөөр ямар юмныхан жаахан хүүхэд болох вэ дээ? Чийл зүудэлсэн баг. Хүүтэн ундаах миний ам бүр хатчиж. Сүрэн ингэж хэлээд савтаагаас гүд хийтэл балгалаа. Ёо, хүүтэн юм уу ямар сайхан байна. Мэ, чи уул та. Гүйгүй чийл үү. Одоо хурдхан унтах минь. Айгүй л ингэж нойр авч чадахгүй л гисоргоо дүүр цайлгачихна. Чи ч гэсэн эртхэн унттаа. Маргааш өглөө эрт ажилтаа үсттэй. Одоо унтлаа. Найз нь угаасаа дэрэн дээрээ толгой тавилаа л бол нам шүү дээ. Чам шиг сэрүүлзээд байдаггүй болохоор амарч юм та. Сүрэн үнэхээр л дэрэн дээр толгой тавимгцаа унтжээ. Эхнэр хүү хоёр нь хоёулаа жигдхэн амьсгалж зүүд нойрны амттайхан ертөнцөөр тэнүүчлэн байхад хангаа унтаж чадахгүй хөрвөөсөөр. Нойр нь бүр мөсөн хулжаа юу гэлтэй. Шүн дүнд хаалга нээгдсэн худгийн тухай бодол санаанаас нь гарсангүй. Магадгүй би андуур чараг байгаа да. Хар шөнөөр хэн очиж худгийн хаалгыг нэглээд. Тэгээд худагт сууж устдаг авгаа ямар нэг мартчихсан юм аах гээд очисон байлаа гэхэд харанхууд тэмтгчээл юм гэж байх. Мэдээж гэрэл асах хэвээр. Гэтэл ямар ч гэрэл ас чарагдаагүй. Тийм болохоор би хий марсан байж болно. Угаасаа л худгийн хаалга хаалттай байсныг андуур чарс хэрэг. Хангаа өөрийгөө хүчлэн байж ингэж бодсон ч гэсэн сэтгэлийнхээ гүндээ харсан зүйлдээ итгэж байлаа. Басараа босолдоо озорлоо штэ гэх хүүхдийнхээ дуунаар хангаа нойрноосоо сэрлээ. Огт унтахгүй нүдээ гэлтэй хүнжилдөө хөрвөөж хөвдсөн тэрээр нэг л мэдхэн нам унтжээ. Ямар ч зүүдэлсэнгүй эгээл өгсөн аятай хэдэн цаг хорвоогоос тасарчгаж. Хангаа эхнэрийнхээ ажилдаа явсныг ч мэдсэнгүй. Сүрэн нийтийн тээврийн компанид хянагч механикийн ажил хийдэг болохоор автобуснуудаа шугамд гарахаас өмнө ажил дээр очсон байх шаардлагатай. Тиймээс хар хүрээр Toyota Prius унаал яран дэвхдэг. Уг нь хангаа эхнэрээ явхаас өмнө сэрчгдэгч өнөөдрийн хувьд тийм зүйл болсонгүй. Хүү Тэмүүлэн нь энэ жил 2 дугаар ангид элсэн орсон бөгөөд манер хүүгээ сургуультанд зөөдөг нэгэн. Ажлын үед хангаа гэрээсээ холгүйхэн ховын хүнсний дэлгүүр ажилуулдаг, түүндээ 2 чудалдагч ээлжээр ажилуулдаг болохоор өөрөө тэндээ байн хадаатай байгаад байх шаардлагагүй. Тийм болохоор хүүгээ нааш цааш зөөх нь хэцүү асуудал биш. Яадаг вүлээ. Аав нь бүр нам унтчиж хүүгээ сургуулаас нь хоцрох нь шүү. Аав хүү хоёр хичээлээс хоцрохгүй тулд ярах хэрэгтэй болжээ. Тэдэнд ширээний хоёр талд суугаад халуун цаа уугч цаг байсангүй. Хангаа хам ховцослож яваад хүүдээ бэлэн хям талах бариулаад гэрээсээ гарлаа.
Өдрийн цайны цагаас өмнө л хангаан ажил бүрэн цэгцэрчээ. Дэлгүүрийнхээ лангуун дээр дутуу байсан баруунуудаа цүмийг нь авчраад нөхөө төвчгсөн. Эхнэр нь ажил иртарсан болохоор замаараа тэмүүлэн сургуулиас наваад харна гэж утсаар хэлсэн. Тийм болохоор одоо хангад өнөөдрийн үлдсэн цаг хугацаа тэр чигээрээ амралт гэсэн үг. Хангаа дэлгүүрээсээ хөлдөөсөн бууз сүү талх мэтийн зүйлс торонд хийж аваад гэрийнхээ зүг алхлаа. Эхнэр нь ажлаа иртарсан болохоор энэ завшааныг ашиглах ёстой юм шиг санагдана. Тэгээд ч маргааш бямгарыг амралтын өдөр. Хэрвээ сүрэн өлсөж яваавал заавал хоол бэлдэж цаг алдах хэрэг байхгүй. Бэлэн бууз чигнэж дээдэл гүйцээ. Тэгэд бүгдээрээ буцаж гараад ямар нэгэн жүжиг эсвэл аятайхан кино үзэж болох юм. Хангаа дэлгүүрээсээ гарч алхаад хашааныхаа үүдэнд хүрэхэд яг хагас цаг боллоо. Тэрээр гэртээ ормогцоо хамгийн түрүүнд цай чанах ч усгүйг анзаарав. Өчигдөр хангалттай цаг байсан ч худгаас ус аваагүй дээ. Өөрийгөө зэмлсэн тэрээр үүднийхээ амбаараас 20 литрийн 3 сав авч усны дэргэн дээрээ тавиад буцаж гарлаа. Хангаа өнгөрсөн 2 жил хүнд хангалттай хэмжээний мөнгө төлж байж гэрийнхээ үүдэн тулгаж томхон амбаар бариулсан да. Одоо их л олзуурхаж байгаа билээ. Энд усны сав тэрэг түлээ мод гэх мэтийн ойр зургийн зүйлсээ хураачдаг бөгөөд өвлийн цагт үүд хэсгээс нь гэрлүүн салхи шууд нэвтрэхгүй бас нэг давуу талтай ажээ. Хангаа хашаанаас гараад худаг руу зүгэлснээ гинэтхэн өнгөрсөн шөнийн тухай эргэн саналаа. Шөнийн өдөр үнэхэр хэнийг орсон болов хэмээн өөрөөсөө асуусаар тэргээ дүрэн яаралгүй хэн сажлав. Худаг дээр сүдтэй их дараалал байгаагүй учраас төдөөдөлгүй хангаан усав хээлж ирж тэрээр устдаггүй их жавгад мөнгө өгдөг хэдэн үг солиод авлаа. Ажил нь давлгүй хчээ. Сайн. Ингээд юу н таны ажлын цэгээр ямар байдаг юм бэ? Гинэтхэн шөнийн цагаар яаралтай ирэх хэрэг гардаг тийм тохиолдол байх уу? Тийм юм гэж юу яах вэ? Угаасаа цалин улс багтаа энэ ажил чинь нэг олон цаг суугаад явахыг ч шаардахгүй шүү дээ. Хуваарийнхаа дагуу хаалал бол хамаг юм түгжээд гэртээ харна. Устдаггүй хчавга ингэж хэлчгээд хангааг цааш нь ямар нэгэн зүйл ярихыг нь хүлээх аятай нүд салгалгүй ширтлээ. Хангайд өөр хэлж ирээд байх зүйл байгаагүй болохоор шалавхан шиг дэрэгтэй усаач ирсээр буцаж ирэв. Устдаггүй хчавга чи дахиж ирж ус авна үздэй гэж асуух нь сонсогдсон ч хангай хариу хэлсэнгүй. Угаасаа энэ авгаагаас шаал дэм юм асуучлаа хэмээн бодож ойлгосоор хангай нэг их удалгүй гэртээ орж ирлээ. Сэтгэл нь цаанаал нэг тавгүй болжээ. Саяхан л эхнэр хүүхэдтэйгээ гадуур зугаалах тухай бодож байсан бол одоо тэр талаар ямар ч хүсэлгүй болчихж. Эхнэр хүү хоёр нь гэртээ дуушуу тайхан орж ирцгээлээ. Хүүн гартаа хоёрын зэрэг хайрцагтай пицца барьжээ. Аваа би өнөөдөр ангитай хамгийн болоо явсан. Багш намайг зөндөө их магтсан. Хөөх сайн байна шүү минийхөө. Ээж намайг дуртай юм авч болно гэхээр би пицца авсан. Захиалга өгөхөөр манай гэрт ирдгүү болохоор ээж бит өөрөө өөрсдөө өчөд авчлаа. Аа тийм үү. Минийхөө пицца идмээр санагдаа юу. Өнөөдөр хичээл дээр үлссэн үү? Ааха. Тэмүүлэн хувцаач солилгүй хайрцагтай пиццанаас нэг хэрчмийг гаргаж яваад амтархан хазлаа. Хүүшээ Тэмүүлэн гараа угааж хоолоо иддэг юм уу? Хэмээн сүрэнгийн дуу алдах сонсогдов. Хангаа эхнэрийнхээ газар дариунсэд хүүгийнхээ толгойг илснээ нэг ширхэг янжуур зууж яваад гэрээсээ гарлаа. Хашааны гадаа усны саваа тажигнуулсан хүмүүс нааш цааш холххон дуулдана. Хангаа өөрийгөө жигтэйхэн их ядарч байгаагаа мэдэрлээ. Тэгээд ашгүй өнөөш нойр хулчаад байхгүй нам унтхан дээ гэж бодов. Хэн нэгэн үүдэнд нэрчгээд амбаарынх нь хаалгыг тогшно. Гадаа харанхуй хിവэрээ үүр цайх ягаачгүй бололтой. Хангаа манайхан бүгдээрээ гэртээ унтцгаач байна. Өдийд ирэх хүн байхгүй юмсэг хэн байж болох вэ? Хэмээн гайхан хэвтэн. Хаалга тогшох чимээ үргэлжлэн сонсогдсоор. Хангаа эцэстээ орноосоо өмдийлөө. Тэрээр харанхуйд алгасаар хаалганыхаа өмнө явж очоод ямартай ч үүднийхээ өрөөний гэрлийг асаав. Тэгээд гэрийнхээ үүдийг түлхээд амбартаа гарлаа. Дараа нь амбаарынхаа дүгжээгээ тайлгаас өмнө хэмбэ гэж асуув. Тэгтэл гадаа байгаа этгээд нэрээ хэлхийн оронд үргэлжлүүлэн тогшхон тэр. Цаанаал нэг ёрын хүйтэн мэдрэмж төрсөн ч хангаа замган дүгжэндээ хүрлээ. Тэгээд ямар тааж тайлв. Хаалга тогшогч мэнамжиж хангаа хаалгаа цэлэдэл нээлээ. Хэдэн алхмын цаана харанхуйд хэн нэгэн бүртэлцэн зогсон. Хэмбэ? Өнөөхөн тагчиг.
Хангаа өмнөх асуултаа дахин давтаж дээрээс нь нэмээд юу хэрэгтэй вэ хэмээн асуув. Өнөөх бүртэлзэн зогсох этгээд нэг хөдлөг шиг болсноо жигтэйхэн уртаар санаа алдхан тэр. Дууных нь өнгө ерөнхий байр байдлаас нь үзвэл залуухан эмэгтэй бололтой. Хангаа яхаа мэдэхгүй гайхан зогсон. Харанхуй зогсох эмэгтэй дахиад л урт гэгчийн санаа алдахтай зэрэгцэн нялх хүүхэд шас хийтэл уйллаа. Жаахан хүүхдээ тэрсэн үл таних эмэгтэй харанхуй шөнөөр хаалгыг нь төгшиж юу ч хэлэхгүй хэрнээ жигтэйхэн уртаар санаа алдаад байна. Энэ бол яавч хэвийн зүйл биш. Хангаа гинэтхэн пал хийгээд явчихлаа. Тэгээд шалвхан шиг амбаарынхаа хаалгыг хаагаад дотроос нь түгжчихв. Гэтэл гадаа байгаа этгээд дахиад л тогшиж гарлаа. Тэгснэ бүр чангаар таснаас хийлгэн хүчтэй зөгөж хаалгыг нь угзран татаж гархан тэр. Амбаарынх нь хаалга юу юугүй эвдэрхэр шинжтэй. Хангаа хоошоо хэдэн алхам ухарлаа. Нялх хүүхэд уйлсаар хаалганы түгжээ мул тусарч хаалга сэвхийтэл нэгдэхтэй зэрэгцэн хангаа хар дарсан зүүднээсээ цочин сэрлээ. Хамаг бие нь нэвт хөлөрчээ. Эхнэр нь буруу хараад нам унтаж байна. Хүүн ч бас нөгөө талын ханан тулган тавьсан орон дээрээ хөнжлөө тэрчгсэн унтаж буйн үүдний өрөөний гэрлийн тусгал тодорхой харагдана. Хангаа урт гэгчийн амьсгаа авлаа. Тэгээд ашгүй зүүд байж хэмээн өөртөө шивнэн хэлснээ гинэтхэн нэг зүйл анзаархан тэр. Би сүрэн тэмүүлэн хоёрыг унтсны дараа бүх өрөөнүүдийг гэрлэг унтраасан. Тэр одоо асаалттай байгаа үүдний өрөөнийг хийх ч гэсэн хэмээн бодов. Хангаа удасныхаа дэлгэцийг асан цаг хараад унтаад бүтэн цагч болоогүйг олж мэдлээ. Тэгэхээр эхнэр нь босч яваад үүдний өрөөний гэрлийг асаасан гэдэг магадлал том бага гэсэн үг. Тэгэд асаасан байлаа гэхэд унтраалгүйгээр буцаж хэвдэнэ гэдэг би авч баймааргүй санагдана. Хангаа сүрэн намайг даваад орноос боход би мэдэхгүй байх гэж байхгүй дээ хэмээн гайхан бодлоо. Яалтчгүй л унтраачхад орондоо хэвдсэн байтал тэнд гэрэл асчихсан байгаа нь хамаг сэтгэлийг нь тавгүйtүүлээд ирэв. Ямар ч өтөрн гэрэл асаачваа. Яг энэ үед гэрийнх нь үүдэнд нэгэн жаахан хүүхдийн уйлах чимээ гараад өнгөрлөө. Хангаа сонсондоо итгэж ядсаар орноосоо өндөв. Саяхан зүүдэлсэн хар дарсан зүүд санаанд нь ороход ар нуруугаар нь могоо гулхад өнгөрөх шиг болгон тэр. Хормохон зур хамаг биеийн тэр аяараад жихүүцээд ирлээ. Тэгээд өнгөрсөн шөнө эхнэр нь гадаа юм хүүхэд үлээд байсан бэ хэмээн өөрөөс нь асууж байсан нь бодогдоод амжив. Хангаа сүрэнг дуудах гэснээ боллоо. Магадгүй би хийм сонсон ч мөлөө. Хангаа хэсэг зур анхаарлаа төвлөрүүлэн чих тавин чагналаа. Үнэхээр үүднийх нь амбарт ямар нэгэн зүйл дуугарна. Хэн нэгэн хүн алхаад ч байх шиг. Хангаа гэрийнхээ үүдэнд чухам юу болоод байгааг мэдхээр шийдлээ. Чимээ гараад байгаа зүг рүү гитэн алхаж байхдаа хангаа үүднийх нь өрөөний гэрлийг хэн асаасан тухай дахиад л бодов. Гэвч хариуг нь олсонгүй. Тэгээд төд удалгүй л гэрийнхээ хаалгыг түлхээд амбартаа гараад ирлээ. Хангаа эргэн тойрноо айж болгоомжилснүүдээр тэмтрэн харна. Энд өнөг саяхан алхаад байх шиг байсан хэн нэгэн уйлж байсан жаахан хүүхдийн аль нь алга. Хангаа санаа намарч буцаж орондоо орохоор эргэлээ. Би зүгээр л хар дарсан зүүднээсээ болоод хийм сонсчээтэй хэмээн өөрийгөө тайвшруулсан тэрээр гэрийнхээ хаалгыг хаахаас өмнө таг хөшиж өргөлөө. Учир нь амбаарынх нь хаалганы замган түгжээ мол түсрээд газар тунчихсан байхажээ. Нойргүй хонсны улмаас царай төрхөнд сонхийгоо дулаан үдэлсэн хангаа амбаарынхаа хаалганд шин цоож хадаж байлаа. Тэрээр өнгөрсөн шөнө хар дарж сэрснээсээ хойш элдвийн чимээ чигнэн муу ёрын зүйлс төсөөлсөөр огтхонч цурам хийгээгүй үлээ. Сүрэн тэмүүлэн хоёр түүнийг гадуургаар цай зугаалцай хэмээн гуйж шалхад бүхчим халуун болоод ч тэрүү тарих толгойд тавгүй байна. Та хоёр явж байгаа тэрхүү. Тэгээд ч би энэ хаалганы түгжийг санамсаргүй өвдчихлээ. Сольж янзлахгүй болохгүй хэмээн хариулаад өөрөг дуурсангүй. Тэрээр эхнэртэй шүн ямар нэгэн шалтгаанаар амбаарынхан түгжээс салж унсан тухай хэлэхгүй гар шийджээ. Хаалганы түгжээтэй холбоотой энэ хүү ойлгомжгүй явдлын учрыг өөрөө л олох хэрэгтэй гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Ядахад амбаараас нь ямар нэгэн зүйл алгуулсан шинж байгаагүй. Тийм болохоор олз хайсан хавь өрийн хулгайч аригч нөхдүүдийг сэрдэх нөхцөл байсангүй. Эхнэр хүү хоёр нь хэсэг зур нааш цааш урамгүйхэн холгож байснаа бид хоёр гараад ирээ гэсээр явхад хангаа баяртай ч гэж хэлсэнгүй.
Хангай нэг их удалгүй амбаарынхаа модон хаалганд өөр нэг шин замг дүгжээ тогтоолоо. Хангайд элдвийн зүйл бодогдоно. Эхнэр хүүхэд нь эзгүй байгаа 4 өрөө байшиндаа нааш цааш холигсоор. Зөв зүгээр байсан хаалганы цоож ягаад мулт үсэрч идэх байна да гэсэн бодол санаанаас нь гарсангүй. Яалтчгүй дотроос нь түгжсэн цоожийг гадна талаас нь хүчтэй татвал ингэж мулт үсэрнэ гэдэг нь хиндэж илэрхий. Хангай бодол болсоор тэрээр өнгөрсөн шөнийн явдал зүүдүү эсвэл үнэхээр болж өнгөрсөн хэрэгүү гэдэг дээр бүр бодилж гүйцхэн тэр. Шөн зүүдэнд нь хаалгыг нь тогшсон эмэгтэйн тухай бодож байсан хангайн санаанд генетикийн аль 3 жилийн өмнөх явдал орж ирлээ. Мэдээж аль эрт болоод өнгөрсөн тэр явдлыг эргэн сансан нь өнгөрсөн шөнийн хар дарсан зүүдтэй нь шууд холбоотой. 3 жилийн өмнө арын гудамжинд нэгэн залуухан гэр бүл нүүж ирж билээ. Нөхөр нь нэлээд балгах дуртай хэр байсан. Олдхол юм бол уучгаад, гуйвж, дайвж, өөлж, өрөлж явдаг гэсэн. Харин эхнэр нь түүнийг яаж тоосон юм бол доо гэмээр. Гутал ховцос муутайч гэсэн зөрөөд өнгөрсөн эрг хүн эргэж харахгүй байхан аргагүй гойлог сайхан бие хаатай, аятайхан царай төрхтөө тийм нэг бүсгүй байсан. Гаднаас нь харахад дутуу гуцуухан амьдрдаг нь илэрхийж, нүдийг нь тогтож ажиглахаас түүнийг амьдралдаа тэгтлэх гутраад байдаггүйг нь олж харна. Нүд нь бусдаас нэг л өөр. Магадгүй тэр бүсгүйн харц зөвхөн хангайд л тэгж гоцоор санагдсан байж болох. Хангай тэр бүсгүйн харцнаас би бол амьдралд амархан буугаад өгчих нэгэн биш шүү гэж хэлхийг нь төвггүйхэн уншдаг байлаа. Хаяа дэлгүүрийнхээ лангуун дээр зогсож байхдаа бас худгаас ус авч байхдаа тэр бүсгүйтэй тааралддаг байв. Тэгхдээ хангай бүсгүйн харцнаас нэг л жирэхэд явчихна. Заримдаа зэрвэсхэн төдий цоригтол ширтэг тэр харц нь өөрийнх нь санаа бодлыг тэрч хэрн юу ч үлдээлгүй уншаад өнгөрөхшгөл хангайд санагддаг байсан. Бүсгүйн тэр хоёр нүд ямар нэгэн далдын нууцлаг хүч чадлыг эзэмшсэн ч гэмээр юм уу нэг тийм бусдаас өөр. Магадгүй эд шидийн гэмээр ч юм уу тийм мэдрэмж төрүүлдэгсэн. Хаяа дэлгүүрт нь орж ирээд хамгийн хямдхан гурил, ширхгийн тэмх, граммар ургамлын тос худалдаж авахтаа хангай түнд аль болох илүү хийгээд өгчих гэж оролдож байсан удаа бий. Гэвч мөнөх бүсгүй илүүг нь буцаагаад л лангуун дээр тавьчихад гарна. Тэр бүсгүйгээс нэг л бэргэх мэт болдогч түүнтэйг зэрэгцээд хүндэлмээр чим шиг магадгүй бас өрөвд мөрчим шиг мэдрэмж төрдөг байлаа. Арын гудамжин дэрсэн тэр бүсгүй уг нь их л сүрхий боловсралтай айлд өсөж хүмүүжсэн гэх. Эцэг эхээсээ хойш органцаар үлдсэн эл бүсгүйд хүүхдийнх нь аав хань ижлээс нь өөр найдаж түших тулах хинж байсангүй. Гэвч итгэж түшсэн ганц залуу нь түүний бодож төсөөлсөн шиг тийм хүн биш байж. Хамаг хөрөнгийг нь мөрөөдө тоглоомонд үрэн таран хийж өөрөө дааж давшгүй хөрөнд унсан гин. Өөр нэхэгч нарт манай эхнэр тангалтай их мөнгө бий. Хэд хэдэн газар үл хөдлөх хөрөнгөтэй түүнийг нь зараад өрөө төлөвнө гэж хэлээд болддогч тэр үед бүсгүй байдгаа барчихсан байж. Амьдарч байсан байраач хураалгаж орон гэргүй болчход аргагүй нэрхэнд эзэг эхээс үлдсэн сүүлчин үнэт хідэллүүдээ зарж гэр хороололд нэг муухан хашаа байшин худалдаж аваад өөр нэхэгчдээс нуугдах маягтай амьдрах болсон гин. Энэ тухайга худаг дээр сууж байхдаа сүрэнтэй хуучилсныг нь хангай дараа нь сонссон. Сүрэнгийн үед бол угаасаа л хүн хартай амархан нүүр хагардаг, огтхонч түртэлгүйгээр илэн далангүй ярилцаж чаддаг, анх уулзсан хэндэж болов аятайхан сэтгэл төрүүлчихдэг авьяастай нэгэн. Тийм болохоор л мөнөх бүсгүйн амьдралын элдв зовлонгийн зах цухаас хэсэг зур яриулаад амжчихсан хэрэг. Эртгэн салах тухай бодвол яасан юм бэ гэсэн сүрэнгийн асуултанд цаад бүсгүй нэг уртаар санаалдаад томтой юм яриаггүй гэдэг. Сүрэн хүүхдийн бүр өрөвдчлөө хэрэглэхгүй байгаа хүүхдийн тэрэг аваач өгч гэж хэлээд аваад гарч байсан нь хангайн санаанд оров. Хангай түүнд дургуйцаагүй. Уг нь амьдрал нь өнөөдрийг шиг биш тал талаас өрн ихэгдэж санхүүн дээсэн дөрөөн дээр дэнчгнэж байсан тэр үед хангай гар чангатай тооцоотой нэгэн байсан. Гэвч эхнэр нь тэр бүсгүйд элдвийн зүйл илүүжлэхтэй нь дуртай байж билээ. Ямар өөрөөс нь үнгүй юм авдаг биш, тийм болохоор ядаж эхнэрийнх нь өснийг авч байгаа бол сайн хэрэг гэж бодсон. Тэр бүсгүйд л нэг аятайхан тусалж хамсан гэсэн нэгэн бодол санааных нь мухраас салхаа байсан хангай өөрийгөө тухайн үедээ гайхдаг байв. Нэг удаа нялх хүүхдээ тэврээд харанхуй шөнөөр ирж хаалгыг нь балбсаар орж ирсэн. Нөхөр нь хар шөнөөр агсам тавьж учир зүггүй цодоод алан хэмээн сүрдүүлсэн тул ийхүү өөрт нэлэгтэй ханддаг ганц цайлаа бараадсан тэр. Тэр үед хүүхний царай зүс жухамл авах юмгүй болчихсон байв.
Үс хэзэг нь хаашаас сэгсийж гисэн хазар нүүр нь хэд хэдэн газраа шалбарчсан хамаг бие нь салгантал чичирч байсан. Хангайг цагдаа дөргөн тусламж дутуу гэж асуухад тэгж яасан ч болохгүй гэж хариулсан. Хэрвээ цагдаад тэмдэглэгдвэл нөхрийг нь занаж хаа сайгүй хайж яваа өрөө нэгсэн хүмүүс олоод ирж мэднэ гин. Тэр хүмүүс нь хүн алхаас ч буцааргүй итгэхэд үдгэх. Хангай тэр үед бүсгүйг үнэхээр ойлгоогүй. Өөрийг нь ийм байдалд оруулчихсан нөхөр ухаантай юмаа бас өмгөөлж хамгаалахдаа бодож ил байдаг гэсэн шүү юм бодоод өөрөө юу ч хэлээгүй. Харин бүсгүй өөрлөв өнөөх ойлгомжгүй эд шидийн гэмээр харцаараа хоромхон зүр дүрлийтэл ширдсэн. Хангай өөрийн ирэхгүй тэр харцнаас нь далдирч билээ. Бүсгүй тэр харцаараа юу ч юм хэлээд байгаа юм шиг магадгүй өөрийг нь ховстоод байгаа юм болов уу гэж сэрдмээр. Тэр үед арын гудамжны бүсгүй өөдний ч өрөөнд өглөө болтол хэдхэн цаг байж гадал явъя гэж гуйсан. Мэдээж сүрэн хангай хоёр түүнийг өөднийх өрөөнд унтуулаагүй. Аль болох тух тайхан хонуулчих тал дээр чадхад хараал санаа тавьсан. Сүрэн бүсгүй хүүхэдтэй нэг сул өрөөнд оруулж урзассан. Харин хангай зовсон бүсгүй дуулгах санаатай халуун цаа яглаад өрөөнийх нь гадаа явж очиод мөнөх бүсгүй ихнэрт нь хандан үг хэлж байхыг сонссон. Чи үнэхээр сайн нөхөртэй юм аа. Их халамжтай сайн хүн гэдэг нь гаднаасаа л андшгүй байдаг. Чи бити буруугаар ойлгоорой. Би танаа гэр бүлд ямар ч муу юм санаагүй юм шүү. Зүгээр л хүнд хэцүү үе тохиолдвол танаа нөхөр итгэж болох сайн хүн юм гэж хэлсэн. Хүнд хэцүү үе тохиолдвол итгэж болох сайн хүн. Тэр явдлаас хойш ердөө 7 хоноогүй байхад тун харамсалтай бас аимшигтай зүйл болж билээ. Арын гудамжны тэр эмэгтэй амиа алдсан. Гаруудсан дуугарах чимээнээр хангай өнгөрсний тухай бодлоосоо саллаа. Дэлгүүрийнх нь худалдагч залгаж байхажээ. Лангуун дээр нь байнга байж байх ёстой зарим бараанууд нь дуусах төгсөн учраас өнөө маргаашгүй татах шаардлагатай тухай худалдагч нь ирэв. Хангай өчигдөр нэг мөсөн захичж болоогүй юм байх та гэж бодсноо ойлголоо гэхээс өөр юу ч хэлэлгүй утсаа салгалаа. Уг нь орлого хэрэг байна өглөө шин талах сүв ирсэн үг их мэтийн элдв зүйл асуудагч энэ удаад хангайд тэр талаар сонирхох өчүүхэн төдийч хүсэл байсангүй. Ажил явж л байна. Ямар ч тач өнөөдөртөө дэлгүүрийн талаар юу ч бодохгүй хэмээн хангай өөртөө хэллээ. Хангай зочныхоо өрөөнд буудан дээр гартаа зурагтын удирдлага гатхан хажуултан хэвтэж байлаа. Спортын сувгаар Английн хөлөн өмгчин Дэвид Бекмийн тухай дээхэн үед хийгдэж байсан нэгэн нэвтрүүлэг гарна. Хангай энэ тамирчныг өсвөр наснаас л шүтэх болсон. Одоо гаран дээр нь энэ тамирчныхтай яг ижилхэн нэг шивээс хүртэл байдаг. Хангай зурагтын дэлгэц рүү хэдийгээр нүд салгалгүй ширтэгч санаа бодлоо нь огтөр газар тэнүүжлэн. Өнгөрсөн шөнө хаалганых нь түгжийг мулд татсан хэн нэгэн зүудэнд нь нэрж хаалгыг нь тогшсон жаахан хүүхэд дэмэгтэй бас 3 жилийн өмнө арын гудамжинд нь амьдарч байсан бүсгүйн тухай бодол толгойд нь хойн урдаа орон эргэлдэх ажээ. Хангай дуг хийчихсэн байснаа эхнэр хүүхдээ гэртээ орж ирэхтэн сэрлээ. Сүрэн хангай карангуутаал "Хүүшээ чиний наад царай зүсч яач вэ? Хэдэн өдөр дараалал дарих хуцаа амтэршил байна" гэж их л хөгжилтэй өнгө аясаар хэллээ. Хангай хэсэг зур ямарч зүүдгүй бүх гихч нь унджээ. Тэрээр эхнэрээсээ цаг хэд болж байгааг асуугаад оройн 21 цаг өнгөрснийг олж мэдэв. Та хоёр минь нилээд оройтчихсан байх чи хаагур явуу да. Мессеж уншиг юм уу? Бид хоёр аавынх руу явж байгаа тухайгаа уг нь бичсэн шүү дээ. Найз нь бүр утасныхаа хонхыг сонсолгүй хэсэг зур нам унтчих. За тэгээ аавынхаар сонь сайхан. Яг үдэ бахвайдаграа л намтай байна. Хоёр өгшин чамайг асуугаал хэлээ. Өнөөдөр чамайг чухам завгүй байгаа л гэж хэлсэн. Ингээд би чинь зүгээр наад царай зүсч ерөн бишээ. Халуураагүй үсттэй. Гүйгүй зүгээр. Яалаа гэж халуурах үед өвдсөн авдсан юу ч алга. Зүгээр л унтаж байгаа сэрсэн болохоор жаахан сонио харагдаж байгаа. За миний найз ямар хол идмээр байна. Өнөөдөр амарч байгаа өдрөө чинийхээ дуртай хоолыг хийж өгье. Найз нь чинийг их хоол идэх сонирхол алгадаа. Өчигдрийн 5-2 явчирсан пиццаны үлдэгдэл тэр чигээрэл байж байна. Тэрийг халаагаал идчихье. Чим өнөөдөртөө хоол бэлдэж өөртөө төөгөөд явах үү. Хэрээчтэй тэр яаж хоол болт юм бэ? Ямар нэг юм хийж идсэн дээр. За тэгвэл төрөгчөнд чинь бэлэн бууцгаа. Тэрийг жигэнчих. Би өчигдөр дэлгүүр дээрээс авчирсан. Шөнө болжээ. Хангай нойр хүрсэнгүй.
Өдөр ганцаараа байхдаа нэлээд хэдэн цаг унтчихсан болохоор ч тэр ядаж ганц ч удаа болов эвшээсэнгүй. Тэрээр хашааныхаа гэрлийг асаачхаад гадаа явган сандал дээр суугаад гаруцаараа интернетэд толбогдож элдвийн сайтуудаар сэлгүүцэн. Өчигдөр шөнийн гар дарсан зүүд санааных нь алсын мухарт хадагдчихад үе үе цоролцсон гарч ирэгч хангай түүнийг айлуулах анзаарахгүй хичээх хажээ. Эхнэр хүүхэд нь аль эрт унтчихсан болохоор дотор нэг их хийгээд байх зүйл түнд байсангүй. Тэгээд л гар утастайгаа нухалцсаар нилээд удчихаж. Гар утасных нь цэник дуусах дохио дуугарахад хангай сая цаг хэд болж байгааг анзаарлаа. Шөнийн 2 цаг өнгөрч байна. Хангай уцаа халааслангуудаа зөрүүлээд нэг тэмх гаргаж амандаа зуулаа. Гэвч асаасангүй. Царай төрхөн гинэтгэн цаанаал нэг төвшүүртэй болоод явчихлаа. Хангай хэсэг зур чих тавин чагналаа. Тэгээд үнэхээр энд тентхийн хашаануудаас дуугаа авалцсан хуцалдаж байсан нухад бүгдээрээ тагжимээгүй болж осныг нь анзаархан тэр. Гинэтгэн л хамаг бие нь арцганаад явчихав. Яг үдийд яг ингэж нохот хуцалтаа болох үед гудамжаар хэн нэгэн худаг руу алхдаг нь хангайн санаанд оржээ. Тэрээр амандаа тамхи зууснаач мартаж орхиод сууж байсан сандал дээрээсээ өндив. Ингээд төд удалгүй гудамжинд хэн нэгний яарамгүйхэн алхах хүлийн чимээ сонслоо. Гудамжинд ямарч машины чимээ гарсангүй, хав ойрын нохтоос ядаж нэгэнч болтгой ганц ч удаа ган хийсэнгүй. Хангай эхлээд хурдхан шиг гэртээ явж орох тухай бодсноо. Ер нь гудамжинд ямар юмтай яваад байгааг очичаарэ хэмээн зөрөглөн шийдлээ. Хангай хэдийгээр шийдвэртээ эргэлзэж байсан ч гэсэн хашааныхаа хаалгыг чиглэн яарамгүйхэн алхав. Гудамжаар алхан өнгөрөх хөлийн чимээ сонсогдсоорл. Ингээд удалгүй хангайг хашааныхаа хаалганд тулж ирэх мөчөд өнөөх гудамжинд гарч байсан хэн нэгний алхах чимээ тагчиг болчихсон тэр. Хангай хашааныхаа хаалганд гараараа хүрсэн ч түлхэхээс өмнө өөрийн ирэхгүй эргэлзэв. Гудамжаар яваад байгаа нөхөр намайг гарч ирэхийг хүлээгээд яг үүдэн дээр зогсож явлаа гэсэн нэгэн бодол хоромхон зуур төрхөн тэр. Өнөөх өнгөрсөн шөн зүүдэнд нь орсон хүүхэдтэй эмэгтэй нүүрэндээ хачин гажиг нэмсгэлэл тодруулаад яг үүдэн дээр нь зогсож байгаагаар хангай төсөөлөв. Хангай гудамж руу шагаах тухай бодлоо орон мөргүй орхилоо. Тэгмэгцээ хумгүй буцаж алхав. Амбарынхаа босхыг давж оронгуудаа буцаж иргээд өнөөдрхөн шинээр тогтоосон замган дүүжээргүй гараа явууллаа. Тэгтээ хашааныхаа хаалга руу өөрийн ирэхгүй харав. Хангай чухмал нүрлүгээ хүйтэн ус цацуулчихсан аятай сэртэс хийхэд явчихсан тэр. Учир нь хашааных нь хаалга нээлттэй байв. Тэрээр мэдээж цэлхийдэл дэлгээстэй байгаа энэ хаалгыг нээгээгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байсан болохоор хамгийн түрүүнд өнөх гудамжаар явж байсан гэдгээд өөрийнх нь араас ороод ирвүү хэмээн боджээ. Тэгээд хашаан доторхоо тойруулан ийш тийш харлаа. Хэн чалга. Хангай аль болох элдвийн зүйл бодохгүй хичээв. Хашааны хаалга салхин цавгдаал нэгдсэн баг гэж өөрөө өөртөө хэллээ. Новш гэж энэ бол амьсгал гарахгүй шахан бөхчм шин хашааны төмөр хаалгыг савж нээхэн байтугай сул хэвтэх навчийг хөдөлгөж дөнгөхөр салхи гараагүй. Хангай энэ удаад дэми зүйл бодож өөрийгөө зовоохгүй гэж шийдээд амбарынхаа хаалгыг хаалаа. Гэвч түгжихээс өмнө бодлоо хөрчлөхөн тэр. Тэрээр буцаж гарлаа. Яадагч байсан хашааныхаа хаалгыг түгжилгүй болохгүй. Ингээд л нээлттэй чигээр нь орхичих бол гэртээ орсон ч гэсэн тайван сууж чадахгүй гэдгийг хангай тооцоолжээ. Хэдий батлагдаагүй ч гэлээ ядаж тэр хаалгыг хаачих бол сэтгэл нь амрах юм шиг санагдана. Хангай шөнийг 50 өнгөрөөхийн тулд юу ч болоогүй хэмээн өөртөө батлахаар зорж байлаа. Гэвч үл мэдэгдэх байдлаар өөрөө нээгдсэн хашааны хаалгыг очиж хаана гэдэг тийм амар хэрэг биш ажээ. Айдасгүлийг нь тушиж амьсгалыг нь боох мэт болов. Гэвч хангай өөрийгөө хүчлэн алхасаар өөртөө жигтэйхэн удах мэт санагдсан ч тэрээр эцэстээ хашааныхаа хаалганд тулж ичлээ. Тэрээр хаалгаа татаж хайхдаа тэсэлгүй гудамжны төгсгөлд байх худгийн зүг харав. Уг нь хангай дотроо хэнийг ч олж харахгүй хэмээн бодож байсан ч энэ удаад тийм зүйл тохиолдсонгүй. Гудамжны сүмгэр гэрлийн тусгалд яахарахгүй хэн нэгэн эмэгтэй хүн тэрэг дүрсээр худгийн зүг алхаж байгааг хангай араас нь харав. Харанхуй шөнөөр худаг ус түгээгээгүй гэдг нь ойлгомжтой. Тэгтэл өнөөх худгийн зүг ярамгүйхэн алхаж яваа эмэгтэй алгуурхан эргэж харлаа. Шөн дундын харанхуйд иймэрхүү зайнаас хүний царай төрөх ялгаран харагдах учиргүйж хангай энэ эмэгтэйг таньжээ.
өнөөх арынх нь гудамжинд амьдарч байсан эмэгтэй. Ямар нэгэн зүй тогтлын гажуудлаар нүүр нь хүйтэн хөх туяагаар гэрэлтэн асгажээ. Ханга хашааныхаа хаалгыг хааж аваад гэрэлүүгээ бараг гүйх шахам орлоо. Амбарынхаа хаалгыг бас гэрийнхээ доторх хаалгыг ч давхар түгжив. Ам нь ямарч шүлсгэг болтлоо хуурашин аргаж амьсгалахад хүртэл хэцүү болж байгаа хангаа мэдэрлээ. Оройн 20 цаг. Хангаа нэм гарагийг хачин илий балаа байдал дунд өнгөрөв. Эхнэр нь өөрөөс нь яагаад байгааг нь асуугаад эцэстээ бүр зөвхөрөнгө барж гүйцжээ. Тэгээд эцэстээ бүр уурлаж "Чиний байгаа байдал чинь намайг бүр айлгаж байна" гэж хэлсэн ч хангаа дуугарсангүй. Дараа нь сүрэн "Би юусэн эмч дуудлаа" гэж хэлэхэд нь хангаа сайн нэг ам нээлээ. "Хэрэггүй сүрэн, би зүгээр л амармаар байна. Сэтгэл санаа таагүй байна. Намайг зүгээр л хэсэг хугацаанд зөнд нь орхиж болохгүй нөө" гэж уурсан хэлв. Гэтэл хариуд нь сүрэн бүрчихээр уурлах нь тэр. "Юу болсноо надад хэлэхгүй яач чадсан бэ чи? Би чиний дургугч үргэдэн үү? Эсвэл чи ердөө зориуд надаас хэрүүлүүдэж ийм зан гаргаад байгаа юм уу? Зүгээр хэлдэ юу нь болохоо чадгаа." Хангаа хэсэг зур эхнэрлүүгээ тас гүлрэн сууж байснаа. "Чи намайг 50 байлгахгүй. Ерөөсөө чи өнөөдөртөө хүүгээ аваад аавын давж" гэж хэллээ. Хангаа ингэж хэлэхдээ нэг их юм бодсонгүй, ердөө л сүрэнг чимээгүй байлгахын тулд л ингэж хэлжээ. Түүнд өнгөрсөн шөнийн үйл явдлыг эргэцүүлж ямар нэгэн дүгнэлтэнд хүрэхин тулд хэдэн цаг ганцаараа байх нь л чухал байлаа. Гэвч хангаан энэ үг сүрэнгийн байдлыг бүр дордуулах нь тэр. "Чи ерөөсөө л намайг энэ гэрээс явуулах гэж алиг өлөөнөөс ахуулаад ингэж хачаа хашилсан биз дээ. Наадгүй эртгэн шиг хэлчихгүй байсан. Зүгээр л зайлаад өг гэж хэлчихгүй. Хангалттай. Би хүүгээ аваад явлаа. Харин чи эндээ дураараа дүргээд үлд. Ямар юм авчрах гэд хүү бит хоёрыг адуузээд байгааг чи мэдэхгүй. Гэхдээ хамаагүй бит хоёр явлаа." Сүрэн ингэж хэлмэгцээ тэмүүлэн хөдөлсөөр үүдрүү зүгэллээ. "Ээж хоёулаа гэртээ байл та" гэж хүүн хэлсэн ч сүрэн үгийг нь тоосонгүй. Хангайч юу ч хэлсэнгүй. Удалгүй амбарын хаалга тасгийн савгтхан сонсогдож дараа нь төд удалгүй хашаанд машин хөнгөнөн асах дуулдав. Хангаад эхнэр хүүхдийнхээ араас гарах тухай ямарч бодол төрсөнгүй. Тэрээр орон дээр төрүүлгүй харж хөвтөөд толгой дээрээсээ дэр тавьжээ. Түүний санаанд ердөө арын гудамжны эмэгтэй надаас өшөөгөө авах нь гэсэн ганцхан бодол эргэлдэх ажээ. Өнөөдрийг хүртэл амьдрахдаа тэрээр сүнс чөтгөр гэх мэтийн зүйлд ёр итгэж явсангүй. Сүнс харгаргийнхан гэх мэтийн зүйлс хангаагийн хувьд ердөө л хүмүүсийн бусдыг зугаацуулахын тулд бодож олсон нэгэн төрлийн тоглоом мэт санагддаг байж. Гэвч одоо тэр бодлууд нь оронгороо эргэх нь тэр. Эхнэр хүү хоёроо машин унаад явчихсны дараа хангаа сая нэг хагас угас амс хийв. Өдөржин өөрөөс нь яасан бэ гээл дахин шалгаж байсан нь үнэхээр там шиг санагдаж байсан. Хангаа бараг бүтэн цаг хэртээ огтөдөлгөөнгүй хэвтэж байснаа сая нэг юм орноосоо өндийлөө. Тэгээд үлгэн салган амтэн хөлөө чирэн алхасаар галынхаа өрөөнд явж оров. Шүүгэнээс аяг гаргаж халуун савнаас цай дүүргэлээ. Ер нь хамгийн сүүлд хизээ цай уусан билээ гэсэн бодол төрөөд өнгөрөх шиг. Хангаа жаахан ч гэсэн тайвширчээ. Тэрээр өнгөрсөн шөнө гудамжинд харсан зүйлээ огтгий хоосон зүйл бүх зүйл өөрийнх нь төсөөллөөс урган гарсан хэмээн өөртөө итгүүлэхийг оролдогч үүндээ хангалттай сайн итгэж чадахгүй л байлаа. Хангаа өөрийгөө тайвшруулж ямар нэгэн байдлаар сатаарч сэргэх аргаа олж ядан байснаа дүүгийнхээ утас руу залглаа. Хангааг залгасан дарвэ манлаа утсаа авчээ. Дүүн түүнтэй адил хөл бөмбөг сонирхолтой нэгэн. "Сайн уу юу вэ? 50 дөө гэрлүүгэл хэрж явна." "Өнөө ямар богд тоглолоо? Нэм гараг юм чин хөлбөмбөгийн тоглолт байгаа зү?" "Би яг сайн санахгүй байна. Ямар ч л байсан тоглолттой хуурдхан шиг гэртээ очиж үзэх гээл ярьчихна." "Аа тийм үү. За өөр юмгүүдээ дэмүүшхөд салгасан." Хангаа ингэж хэлээд утсаа салгалаа. Тэрээр очиж зурагтаас дагчин билүү гэж бодсноо боллоо. Яг үнэндээ тэрээр зурагт үзэх талаар ямар ч хүсэлгүй байгаагаа мэдэрч байлаа. Хэсэг хугацаа өнгөрөв. Хангаан өмнө байгаа аягтай цай талдаа орсон байх бөгөөд түүний санаа бодвол 3 жилийн өмнөх тэр нэгэн аимшигт шөн рүү эргэн очжээ. Хангай тэр нэг шөнө ёстой л тун санамсаргүй байдлаар шөн бие засаж яваад гудамж руу гармаар санагдаж билээ.
Ямар нэгэн далдын хүч өөрийг нь яаралтай гудамжинд гарах хэрэгтэйгээд шавдуулаад байх шиг л байсан. Хэн нэгэн хүн өөрийг нь бачимдан дуудаад ч байгаа юм шиг. Ханга давсгаа суллаж яваад хашааныхаа хаалга руу зүгүүлсэн. Ямар нэгэн зүйл болохыг бүхий л зүүн сэвэн горон мэдрэг шиг болж. Сэтгэл санаа түгшүр давтсан болохоор ханга тэр үедээ хашааныхаа хаалгыг огт чимээ гаргалгүйгээр сэмхэн нээж билээ. Тэгээд харанхуй зүүдгэн шогшиж яваа хоёр бараан дүрсийг олж харсан. Эхэндээ зүгээр л харанхуй шөнөөр эзгүй айл угаж яваа хулгайчин болов уу гэж таасан ч удалгүй тийм биш болохыг нь ойлгосон. Тэр хоёрын нэг нь мөрөндөө нэг юм тогчход явж байсныг нь ханга хүн болохыг ухаарсан. Орны бүтээлэгч юм уу нэг тиймэрхүү зүйлээр ороочихсан яваагаас нь үзэхэд яалтчгүй нас барсан хүн гэдэг нь илэрхий. Ханга пал хийгээд л явчихсан. Хоёр залуу шүн дунд хэн нэгний бодийг хөдөлчгөөд өнөөхөө нуух газар хайж явна. Ханга шуудхан л цагдаа дуудах тухай бодсноо хэсэг зур чимээгүй ажиглахаар шийдсэн. Магадгүй өөрийнх нь бодсон бодол буруу ч байж болно. Хоёр залуу яран явсаар худгийн яг хажууханд явж очиод өнөөх үгсэн гэгдэж байсан хүн тийчгэн хөдөлж нэг бөглүүдүү хоолоогоор туслаарай гэж хэлсэн. Шүн дундын ямар ч чимээгүй нам жим үе байсан болохоор л тэр аврал ирсэн дөнгөж төдий сулхан хоолой хангаан чихэнд хүрсэн байх. Ханга эмэгтэй хүн болохыг нь дууных нь өнгнөөс таньсан. Тэгээд хурдхан шиг очиж туслахаар хашаанаасаа яран гарахад өнөөх хоёр залуу бүсгүйг худгийн хажууд хэвдүүлээд нэг нь хөлн дэрэн дарж нөгөөх нь шууд л хоолойг нь боомлох нь харагдсан. Ханга арайч тийм зүйл болно гэж бодоагүй болохоор дороо таг хөшсөн. Яас үгтгүм өгч ив. Өчнө улуу довдглаа үстэ. Хаяар хүн сонсож байна. Сонсоо түрээ дэрвэл наадуудгаар чи хоолойг нь яраад өгөндөө. Хаяар. Ханга тэр үед айсан. Дөнгөж дөрвөн нас хүрч байгаа хүүтэй түүнийхээ ирээдүйн өмнө хариуцлага хүлээж аваа хамгийн гол хүн нь өөрөө болохоор ийм болгоомжилсан хэрэг. Хүн аварна гэсэн нэрийдлэр аюул руу харайж орно гэдэг бол зөрөгтэй хэрэг биш, харин тэнэг хэрэг. Ялангуяа гэр бүлтэй жаахан хүүтэй хүний хувьд. Дээрээс нь алуурчид хоёулаа бас том биетэй болох нь илэрхий харагдаж байна. Ханга ганцаараа явж очлоо гэхэд тэдэнд юу ч болохгүйгээ олж харсан. Ястал нөгөө тэмэн дээрээс ямааны гарц гэдэг шиг л. Тэгээд ч хоёр залуугийн нэг нь дөнгөж саяхан хүн гараад ирдгийм бол хоолойг нь хэрчин хэмээн замж байсныг ханга маш сайн сонссон. Ингээд ханга яаж чадахгүй хэсэг зур зогссон. Бүтээлгэнд ороочихсан байсан эмэгтэй хэсэг зур тийжлэх шиг болж байснаа хөдөлгөөн нь илт суларсан. Яг энэ үед ханга гинэтгэн л тесэрсэн. Өнөөх амиа алдах вэ хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн бодол нь хаашаа ч юм ормөргүй алгуулчход толгойд нь зөвхөн эмэгтэй хүнийг алж байна шүү дээ гэсэн ганцхан бодол түгшүүрийн төхөө болон хангинаж гарах нь тэрэ. Тэгээд болиоч гэж аль болох чангаар хашгираад худгийн зүг гүйсэн. Хангаан тэгж хаширахыг өнөөх алуурчин хоёр итгээдээс өөр хэнж сонсоогүй бололтой туслахаар өөр хүн хэнж гарч ирээгүй. Гэрийн шаханых нь өрөөсөн нь хаашаа ч юм үсрэн хөл нүцгэн шорон зам дээгүр таваргаж яваага тухайн үедээ ханга анзаараагүй. Би өөрийгөө ингэж үхэл рүүгээ аваачих зайлшгүй шаардлага байгаагүй шүү дээ гэсэн нэгэн бодол зэрвэсгэн төдий төрөөд өнгөрсөн ч ханга гүйлтийнхээ эрчийг сааруулаагүй. Гэтэл харин өнөөх алуурчин хоёр итгээд занаж байсан шигэ худаг далаагаад өөрлөм дайрсангүй харин харанхуйн зүг хумгүй зүгтэж билээ. Ханга нэг л мэдхэд бүтээлгээр ороосон цогцосны хажууд ирсэн байлаа. Тэрээр яхаа мэдэхгүй сандарч чухамдаа бол юу бодох ёстойгоо ч ойлгохгүй дүнгитэн зогсож байв. Тэгээд эцэстээ ямарч байсан цагдаа түргэн тусламж дуудах хэрэгтэй гэж шийдээд халаасаа уудалсан ч утсан байгаагүй. Мэдээж тэр үед гар утсаа орныхаа хажуугийн жижиг ширээн дээр орхисон байсан. Ханга бүтээлгний цаанаас цус нэвчин буй цогцос руу мэлрэн зогсохдоо бүтээлгийг сөхөд хэн байгааг хардаг юм билүү гэж бодсон ч хараахан тэгж зүрглээгүй. Ер нь тэр цус нэвчиж буй бүтээлгний цаана хэн байгааг харах ямар ч шаардлага хангайд байгаагүй. Тэрээр тусламж дуудахаар хурдхан шиг буцаж иргэсэн. Замаараа хөлөөсөн суурж үлдсэн өрөөсөн шаахаагаа олж явсан ханга эргэж чаралгүй харайлгасаар гэртээ орж билээ. Тэрээр сүрэн гэсрэж юу болсон тухай хэлэх гэснээ гинэтхэн огч шаардлагагүй гэж шийдээд зүгээр л гар утсаа аваад үүднийхээ өрөөнд очсон. Дараа нь 102 гэсэн 3 цифр утсан дээрээ цуглуулснаа эцсийн мөчөд бодлоо өөрчилж билээ. Тийм ээ тэгэхэд ханга цагдаа нарт юу гэж хэлэх юм бэ? Би тусламж гуйж байсан эмэгтэй хоёр залууд алуулж байгааг зүгээр л хараад зогсож байсан гэж хэлэх үү гэж бодсон. Тэгээд чокрогч нэгэнт үгчгсэн.
би түүнд тусалж чадаагүй ч тэр золгүй явдалд би ямар ч буруугүй гэж хангай өөртөө хэлсэн. Яг одоо цагдаа нарыг өөрийнхөө утсаар дуудвал байдал муугар эргэж өөрөө хүн амны хэрэгт сэрдэгдэж ч болно. За тэгээд наандаж гайгүй өнгөрлөө гэхэд цагдаагийн газраас нэг хэсэгтээ салахгүй байцаагдах болно гэсэн бодол толгойд нь эргэлдэж байв. Ингэсээр хангай эцэстэй юу л болог саяын болж өнгөрсөн алгыг цагдаад ч тэр өөр бусад хиндчвэ бүр их нэртэй ч гэсэн огт хэлэхгүй бай хэмээн шийдсэн. Тэгээд тэрээр юу ч хийлгүй гадаа гудамжинд элдвийн чимээ гарахыг хүлээсээр галтгооныхоо сандал дээрээ нам суусан. Тэрээр үр цайж эхнэрийнхэн сэрэг цагт өгөж байх үед гадаа гудамжинд нь цагдаагийн эсвэл магадгүй түргэний машины ч юм уу дуут дохио сонсогдсон. Тэр өдрийн үдээс хойш хангай өнөөх нэл хүүхдтэй арын гудамжны эмэгтэй худгийн дэргэд бусдад алагдсан тухай хүмүүсийн тухай ярьж байхыг сонсоод хачин ихээр харамсаж билээ. Хангай өнгөрсний тухай бодлосоо салангуудаа хурдхан шиг гэрээсээ явж эхнэр хүүхдээ олж ирэхин túс боллоо. Ер нь хэдэн цагийн өмнө сүрэн тэмүүлэн хоёрыг явахтан л дагаад хамт явдагвч гэсэн бодол толгойд нь эргэлдэв. Өмнөх шөнүүдийн стрессээсээ салж чадахгүй байсаар хайртай эхнэрээ гомдоочсон. Уг нь заавал ийм байдалд хүрэхгүй байж болох байсан мэт хангайд санагдана. Тэрээр өөрийнхөө амьдралыг сүрэн тэмүүлэн хоёргүйгээр хизээж төсөөлж байсангүй. Хангай эхнэрээ эвтэйхэн аргадах тухай бодсоор гар утас руу залгасан ч холбогдох боломжгүй байна гэсэн хариу сонслоо. Гэвч тэрээр эхнэр хүүхдээ авчрах эсвэл байгаа газарт нь хамт онох тухай бодлоо орхисонгүй. Ийм нөхцөл байдалд энэ гэрт ганцаараа хонно гэдэг явж бүтээшгүй хэрэг мэт санагдана. Мэдээж сүрэн хүүхдээ дагуулад аавындаа очсон байж тараа хэмээн таамагласан хангай хатам аавынхаа утас руу залгасан ч бас л холбогдож чадсангүй. Магадгүй өдий унтацгаасан байж болох юм хэмээн бодов. Тэрээр сандлаасаа үндийлөө. Нөгөө л бүх ч юм өдрөө дүргэлжилсээр байгаа болохоор гадуур өмсөх ямар нэгэн хувцсны шаардлага байсангүй. Хангай гар утсаа галааслаад гэрийнхээ хаалгыг гаднаас нь цоожиллоо. Хашааных нь дааман хаалга нээлттэй харагдана. Энэ нь ч мэдээжийн хэрэг. Уур утсаар болсоор явж одсон сүрэн машинаасаа бууж хашааны хаалга хаах тухай бодоогүй нь ойлгомжтой. Хангай дааман хаалгаа хааж хашаага төвччгээд автобусны буудал руу чиглэн алхлаа. Өнөөх нохот хүртэл хуцгаа болчихдог шүн дундын муу ерийн цаг болох хараахан болоогүй байгаа болохоор айж цэрвэд байх зүйл байхгүй хэмээн тэрээр өөртөө хэлжээ. Хангайн толгойд одоо ердөө хатминда хурдхан явж очих мэн гэсэн ганцхан бодол эргэлдэж байлаа. Хангай 20 орчим минут алхаад автобусны буудал дээр ирэв. Тэгээд таксинд гараа өргөснөө гинэтхэн ямар ч мөнгөгүй гарч ирснээ саналаа. Дөрөвчээ гэртээ том өрөөнийхөө ширээн дээр орхичгож. Хангай өөрийн ирэхгүй амандаа хараал тавьсаар буцаж алхлаа. Дөрөвч яваад буцаад энэ зам дээр ирж такси авахгүй л хадмынх руугаа алхаж хүрнэ гэдэг явж бүтэхгүй асуудал. Хадмынх нь хангайн гэрээс 10 гаруй километрийн зайтай. Хангай сэтгэл санаагаа хачин их тавгүйдхийг мэдрэгч үүнийг аль болох анзаарахгүй хичээн алхав. Гэр ороллын гудамжууд бараг л гэрэлгүй тэр аяараа харанхуй гэж хэлсэн ч нэг их дэгстүүлсэн болохооргүй харагдана. Хэн нэгэн итгээд магадгүй өөр ямар нэгэн зүйл ханаас ч юм гинэтхэн гарч ирээд өөрийг нь шугуулчихд тун гайхааргүй орчин нөхцөл ажээ. Хангай энэ шин автобусны буудлаас гэрлүүгээ хүрдэг үргэлжилсэн хэдэн гудамжууд нь урд өмнөхөөсөө ч илүү харанхуй болсон мэт санагдана. Хангай алхсаар замынхаа талыг тууллаа. Уг нь энэ хүртэл алхахад цаг нэг их явж шалаагүйж энэ нь хангайд жигтэйхэн удсан юм шиг хэдэн цаг өнгөрсөн мэт санагдах нь хачирхалтай. Хангай хүзүүгээ эргүүлэн эргэн тойрноо ажиглаж хүн амтэн яваа эсхийг харах гэж хичээсэн ч хэн чалга. Бас чимээнэргүй. Хангайд хоромхон зуур энэ хавьд амьдардаг хүмүүс бүгдээрээ зөвхөн өөрийг нь энд өрхөд нүгэд явцгаас мэт санагдаад өнгөрөв. Залуухан эмэгтэйн сүнс шүглсэн муу ёрын газарт. Тэр сүнс өөрийг нь отоод харанхуй гудамжны аль нэг үзүр зөксөж байгаа гэсэн төсөөлөл хангай нүдний өмнө кино зургийн хальс шиг жирэлзээд өнгөрлөө. Уг нь өнөх нохот хүртэл хуцаа болчихдог шин дундын муу ерэн цаг болох арайч болоогүй юмсан гэж бодсон хангай хөлийнхөө хурдыг нэмлээ. Эхлээд хол алхаж байснаа сүүлдээ бараг л гүйж иглэв. Яагаад юу ч сонсогдохгүй байна. Маш явах ёстой. Айлын нохоо хуцах ёстой. Гүй ядаж нэг согтөө нөхөр гудамжны хаанигтай орилж хэн нэгэн айлын хашааны төмөр хаалгыг балбаж байдагсан. Гэтэл юу ч алга.
Хангайд зөвхөн өөрийнх нь гүйх хөлийн чимээл сонсогдоно. Юуных ч хамаагүй ямар нэгэн чимээ гарахгүй л эвгүүцнээс болоод галзуурчиж мэдх юм гэсэн бодол хангайн толгойд эргэлдэнэ. Тэгтэл яг энэ үед магадгүй хангаа өөрөө маш их хүссэн болоод ч тэр гадны ямар нэгэн зүйлийн чимээс сонсогдлоо. Хангаа тайвшрах чиг бүр илүү баярлах чиг болов. Гэвч энэ баярлсан сэтгэл нь нэг их удаан үргэлжилсэнгүй. Сонссон зүйлдээ эхлээд баярлаж байсан бол одоо шал эсрэгээрээ болох нь тэр. Ямар нэгэн зүйл аажуухан өнгөрсөөр өөрлөөн дөхөж байгааг хангаа ойлголоо. Тэрээр чухам юу болохыг нь харах санаатай нүдээ бүр тийлгэн эргэн тойрно ажиглагдсан ч тэр гэхэр зүйл харагдсангүй. Хангаа гар утсаа гаргаад дэлгэцнийхээ тусгалыг ашиглан өмнөх цамаа гэрэлтүүллээ. Нэг хар бараан зүйл дөхөн айсвэ. Хангаа тагд ороо хөшин зогсоод дөхөж буй зүйлийг анхааралтай ажиглалаа. Тэгээд өөрлөөн жаахан хүүхдийн дөрвөн дугуйтай тэрэг өнгөрөн буйг олж харав. Тэргийг түрж яваа хэн чалга. Нялх хүүхдийн тэрэг зүгээр л өөрөө өнгөрч байна. Нэг хурдтайгаар биш болгоомжтой алгуурхнаар дөхөж байна. Хангаа хөшөж орхилоо. Тэргийг түрж яваа хэн нэгэн заавал байх ёстой гэсэн бодол толгойд нь эргэлдэж тэрэгний араас гүйгээд ирэх хэн нэгнийг хүлээцнэв. Хэн чалга зөвхөн хүүхдийн тэрэг өөрөө өнгөрсөөр хангаан өмнө яг тулаад ирэх нь тэр. Хангаа зүгээр л зөнгөөрөө хажуу тийшээ болж өнгөрчүү хүүхдийн тэргэнд зам тавьж өгсөн ч өнөөх нь хажууханд нь зогсчихв. Хангаа яхаа шидэж чадахгүй хөшин зогссоор тэрээр хүүхдийн тэрэгний халгавчиг сөхвөл чухам юу болж харахгүй хэмээн бодсноо даруйхан шиг холдохоор шийдлээ. Харанхуй шүн ямар ч хөнгөө гудамжаар жаахан хүүхдийн тэрэг өөрөө өнгөрөө түрээд ирлээ. Энэ тэрэгэнд юу байгааг харах ямар хэрэг байна. Хяналтаа алдах шахаж буй ухааных нь айл нэг эрүүл хэсгээс ийхүү хашгирах мэт болгоод хангаа гэр хүрэх замаараа үргэлжлүүлэн алхлаа. Тэрээр огтхон ч эргэж харсангүй. Магадгүй жаахан хүүхдийн тэрэг төрүүчийг шиг үл мэдэгдэг шалтгаанаар араас нь өнгөрөн дагаж байж болох юм гэсэн бодол төрсөн ч хангаа түүрцсэнгүй. Хангаа гэрийнхээ үүдэнд очиход одоо ердөө ганцхан гудамжаар явж өнгөрөх цайл үлджээ. Энэ гудамжийг өнгөрөөд л яг хажууханд нь эмэгтэй хүн бусдад алагдсан цагаан худаг тулж ирнэ. Тэгээд дараа нь дөрвөн айлын хашаа өнгөрөөд л гэртээ хүрнэ. Тэнд такси бариад эхнэр хүүхэд дээр очих хангалттай мөнгөтэй төрөвч нь байгаа. Хангаа худгийн барааг олж харлаа. Хажуугийнхан шонгийн өнөөх бүдэгхэн тусгалтай гэрэл асфальттай байна. Эргэн тойрноо хангалттай гэрэл түлж чадахгүй ч гэсэн энэ нь падхаранхуйгаас арай аль дээр ачээ. Энд бас л ямар ч чимээгүй хэнч байсангүй. Хангаа өөрийн ирэхгүй алхааныхаа хэмийг сааруулсан ч арайч нам зогсчихсангүй. Хэн нэгний мөс шиг хүйтэн гар хоёр шилбэнээс нь атхаад авах шиг болсон ч хангаа хүчлэн урагшилсаар. Тэрээр худгийн яг хажуугаар гарахдаа өнөөх 3 жилийн өмнө аимшигт хэрэг болж өнгөрсөн газар руу нүднийхээ булангаар хальтхан хялам хийлээ. Тэгээд хамаг бие нь арцганаад явчихсан тэр. Тэнд бүтээлгээр ороочихсон хэн нэгний цогцос хэвтэж байна. Хангаа хурдхан шиг харцаа бруулаад үргэлжлүүлэн алхлаа. Тэрээр өмнөхөөс илүү яарсан ч сансан шигэ хурдалж чадсангүй. Хангаа зөвхөн өмнөх замаа анхааран хэд алхаад зог туслаа. Тэгээд өөртөө сая өрдөөлхий юм харсан гэж хэлв. Тийм ээ, мэдээч хэрэг худгийн хажуудад их адал хэн нэгний бүтээлгэнд оролттой цогцос байна гэж яавч байж таарахгүй. Энэ бүхэн өрдөөл баг зэрэг айснаас болсон хэрэг. Хангаа ингэж удаад үүнийгээ өөртөө батлахын тулд эргэж харлаа. Толгой дотор нь бяцхан дэлбэрэлт маягийн болоод өнгөрөх шиг. Хангаа эхлээд харсандаа итгэсэнгүй. Гэвч бүх зүйл үгүйсхийн аргагүй бодиттой ажээ. Өнөх бүтээлгэнд хулдчихсан байсан цогцос үнэхээр байснаар барахгүй харсаар байтал өндийгөө дэрхэн тэр. Хангаа хоошоо хідэн алхам ухраад бие бүрэн хянаж чадалгүй ар нуруугаараа унлаа. Бүтээлэг доошоо хүнрэн унаж өнөөх өнгөрсөн шөнө гудамжинд явж харагдсан хүйтэн хөхтуя татуулсан аимшигын царай гарч ирэв. Арын гудамжны эмэгтэй хангаа руу нүд цавчилгүй ширтэн байснаа туслаарай хэмээн бүглүү хоолоогоор хэллээ. Энэ зохиолын үргэлжлэлийг зохиолчоо дэмжин зөвхөн Mbook-ээс сонсоорой. Ходог Монголын уран сайхны кино бүх кино театрын дэлгэцнэ.
Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.